Сайн байцгаана үзэгч та бүхэндээ пүрэв гарагийн мэндийг айлтган дэвшүүлье. Төвөмсийн дэбэслэзийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг Төвөмсийн мэдээллийн үйлбэрээ ээлжиц дугаар үзэгч та бүхэндээ хүрэх гэж байна. Бид орой бүрийн 19 цагаас аймгийн хэмжээнд өрнсөн цоо шин мэдээлэлээ танилцуулдаг үлээ. Хөтөлбөртөө анхаарна. Нэмдэ аутизмыг таниулах сарын хүрээнд аутизмтай хүүхдүүд тэдний эцэг эхчүүдийг хамруулсан автобустай аялал сонирхолтой арга хэмжээг өнөөдөр Дархан хотын хэмжээнд зохион байгууллаа. Ингээд тус сонирхолтой арга хэмжээнээс бэлтгэсэн сурвалжлагаар хөтөлбөрөө эхлүүлэх гэж байна. Үзэгчдийн харж байгаа энэхүү хүндэтгэлтэй чимэглэл эерэг гэгээ мэдрэмжийг Дархны аутизмын холбооны хүүхдүүд тэдний эцэг эхчүүдэд зориулан Дархан улаан аймгийн онцгой байдлын газар, Дархан улаан аймгийн цагдаагийн газрын хамт олонны бэлтгэсэн ажлаа гэдгийг онцлог хэлэхэд таатай байна. Дархан улаан аймгийн аутизмын холбооноос санаачлан тэдний хүсэлтийн дагуу аутизмыг таниулах сарын хүрээнд холбооны гишүүн хүүхдүүд эцэг эхчүүдийнхээ хамтаар хайр дүрэн автобустай аяллыг өнөөдөр хийсэн юм. Аутизм бол ямар нэгэн төрлийн өвчин биш, хөгжлийн өвөрмөц онцлог гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч ойлгон хүний эрхийн мэдрэмжийг төлөвшүүлэхийг уриалсан энэхүү арга хэмжээг Дархан улаан аймгийн онцгой байдлын газар, цагдаагийн газар, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, хүүхэд хөгжлийн ордон, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, ерхий боловсролын 12 дугаар сургууль, нийгмийн бодлогын хилтэс зэрэг хамт олон байгууллагууд дэмжснээр үүнцэнтэй нэгэн өдрийг тэдийнхүү өнгөрүүллээ. Энэ аялалд маань аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүд мөн тэдний эцэг асран хамгаалагчид оролцож байгаа. За мөн энэ аяллын хүрээнд Дархан улаан аймгийн онцгой байдлын газар, Дархан улаан аймгийн цагдаагийн газар, гэр бүл хүүхэд хамгааллын газар, хүүхэд хөгжлийн ордон гэсэн байгууллагууд хамрагдж байгаа. Энэ автобустай аяллын зорилго бол эдгээр байгууллагуудынхаа энэ сайхан үйл ажиллагаагаар аутизмын тухай ойлголтыг нийгэмд эргээр таниулах зорилготойгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. За байгууллагууд маань бол үнэхээр аль паагчд нь чин сэтгэлээсээ энэ ажлыг маш ач холбогдох зохион байгууллаа. Ээжүүд маань асран хамгаалагчид маань үнэхээр сэтгэл нь хөдөлж нүдэндээ нулимстай үнэхээр сайхан үйл ажиллагаа болоо бидэнд маш их урам өглөө. Баярлалаа бүх аль паагчдаа. Дархан улаан аймгийн онцгой байдлын газрын эцэг эхийн зөвлөл аутизмын холбоотой хамтран өнөөдөр Галтан өнөөдрийн хаврах 22 дугаар анги дээр 4-р сарыг аутизмыг ойлгоё, хайрлыг сонсоё аян болгон зарласантай холбогдуулан өдрөлийн арга хэмжээ зохион байгууллаа. За ингээд энэ ахуй аянд маань төрийн байгууллагуудыг хамтарч ажиллаж оролцоосоо хэмээн уриалж байна. Цагдаагийн байгууллага хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг. Аутизмтай хүүхдүүдийн онцгой мэдрэмж, өвөрмөц сэтгхүйтэй өөр өөрийн гайхамшигтыг агуулсан авьяаслаг хүүхдүүд үлээ. Тэдний аюулгүй байдал амар тайвнын орчныг бүрдүүлэх бид хариуцлагатай оролцох ёстой. Өнөөдөр энэ өдөрлөг бол зөвхөн хүүхдийн баяр биш, харин нийгмийн бүх гишүүд хамтдаа ойлголцоод хүлээн зөвшөөрөх, хайрлах, уриалга юм а. Цагдаагийн байгууллагын зүгээс бид аутизмтай хүүхдийг хамгааж тэдний эрхийг дээдэж ажиллахад бэлэн гэдгээ онцлон хэлмээр байна. Эцэст нь бяцхан үрстэй инээдхөөр тайван амгалан эрүүл саруул өсөж тойрных сайн ирээдүйг хүсэн өрөөж та бүхэнд аз жаргал сайн бохныг хүсэн өрөөё. Хөгжлийн бэрхшээлтэй хүний төв, аутизмын холбоо, нийгмийн бодлогын хилтэс энэ олон байгууллагуудынхаатайгаа хамтраад мөн эцэг эхчүүд хүүхдүүдэд оролцуулаад энэ аяныг зохион байгуулж байна. Энэ аянд оролцоход байгууллага болон бидний хүндэтгэлтэй сайхан хүлээж авч ингэж эерэг хандлагаа сайхан боломжийг нээж өгч байгаа та баярлалаа гэж хэлье. За нийгэмд аутизмтай хүүхдүүдийн энэ онцгой байдлыг ойлгож хүн болгон эерэг харилцаа хандлага сайхан хүлээж авч ойлгож хүндлээсэй гэж хүсэж байна. Жил бүрийн 4-р сарын 20-ны өдөр дэлхийн нийтээр аутизмыг таниулах өдөр хэмээн тэмдэглэж 4-р сарыг аутизмыг таниулах сар болгон нийгэм чиглэсэн олон ажлыг өрнүүлдэг. Дархны аутизмын холбоо нь 130 гаруй хүүхдүүдийг хамруулдаг. Тэдний эрх ашигыг хамгаалахын төлөө нийгэмдээ чиглэсэн олон ажлыг инхүү хэрэгжүүлсээр байна. Даргиймдээ чихэнд чимэгтэй бахархалтай мэдээгээр хөтөлбөрөөр үргэлжлүүлье. Тодорхойлбол Мандах их сургуулийн Дархан салбар сургууль Нэгтлэн бодох бүртгэлийн улсын 26 дугаар олимпиадад багийн дүнгээр дэд байр эзлээд ирсэн байна.
Мандах их сургуулийн дархан салбар сургуулийн багш оюутнууд Дархан Уул аймгийнхаа нэрийг улсын хэмжээнд өндөрт өргөсөн багтам амжилтыг үзүүлээд ирлээ. Тодорхойлбол 2025 оны 4-р сарын 16-наас 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын амжилттай зохион байгуулагдсан Нэгтлэн бодох бүртгэлийн улсын 26-р олимпиадад хувийн дүнгээр тэргүүн байр, багийн дүнгээр дэд байрын эзэд болоод байна. Мөн хувийн дүнгээр сургуулийнхаа бахархал болсон оюутан номон дээр улсын олимпиадыг тэргүүлэн аваргын шагналыг хүртсэн байна. Мөн топ 10-т Батбаатарын болор 4-р байр, Хишиг баяр 7-р байранд тус шалгарлаа. Багийн дүнгээр Smart Logic програмын төрөл тэргүүн байр эзэлж мөнгөн шагнал 100% хөнгөлөлтөд суралцах эрх ажлын байрны урилгыг хүлээн авсан байна. Кейс дадлахын төрөл мөн 2-р байранд орсноор багийн нийлбэр дүнгээр дэд байрын эзэд болсон байна. Багийг багш Чижиротор мөнхээр багш нар чадварлаг удирдан чиглүүлж тэд ийхүү бүтэн жилийн уйггүй хөдөлмөрийн үр шимийг хүртлээ. Монгол улсын хэмжээнд болж байгаа Нэгтлэн бодогчдын Нэгтлэн бодох бүртгэлээр сурж байгаа оюутнуудын дунд болдог энэ олимпиад бол манай мэргэжлийн хувьд хүлээдэг хамгийн том олимпиад байгаа. Жилд ганцхан удаа болдог оюутнууд энэ наадам дусаа дараагийн наадам гэдэг шиг яг л тэгж хүлээдэг жилчин бэлддэг ийм олимпиад байгаа. Манай сургуулийн хувьд бол энэ олимпиадад сүүлийн маш олон жил эхний 3 байрнаасаа ерөөсөө доошоо орж үзээгүй. Энэ жил бол өмнөх амжилтуудаа эвдээд хувийн дүнгээр тэргүүн байр, 2 дугаар шатнд нэг сорилт дээр тэргүүн байр, тэгээ багаараа мөнгөн медаль авлаа. Энэ бол сургуулийн хувьд том амжилт болж чадлаа. Тэгээд хүүхдүүд маань үнэхээр сайн хичээсний үр дүн гарч чадж байна гэж үзэж байна. Ерөнхийдөө бол энэ олимпиадын нөгөө агуулга нь маш том. Нэгтлэн бодох бүртгэлийн бакалаврын хэмжээнд үздэг бүх хичээлүүд орж байгаа, англи хэл орж байгаа, бүх аудит, удирдлага, шинжилгээ гэд бүх хичээлүүд ордог. Тийм учраас манай оюутнууд ерөөсөө бүх 4 жилийн турш үздэг хичээлээ урьдчилж үзээд бэлддэг байгаа. Манай сургуулийн хувьд бол 2 дугаар курс, 3 дугаар курс болон 4 дугаар курсын оюутнуудаас бүрдсэн 6 оюутан бэлдэж оролцоод тэгээд 5 оюутан баг болоод оролцоод амжилт оролцсон байгаа. Тийм маш их цаг зав хугацаа зарцуулсан ер нь бол тийм. Намайг Баасан Дамбаахтай номон дээр гэдэг 3 дугаар курсын оюутан. За манай багийн гишүүн 4 дугаар курсын оюутан Болор, 2 дугаар курсын оюутан Баяр Чимэг, 4 дугаар курсын оюутан Аминго, 3 дугаар курсын оюутан Эшиг баяр багийн бүрэлдэхүүнтэй оролцсон. Тэгдэл бол маш өндөр байна. Дараагийн жилийн олимпиадад амжилттай оролцсон гэж олимпиадад дуусны маргаашинс нь хүлээж бэлддэг. Тэгээ хичээл эхлэмэгт гээд өглөө 9 цагаас орой 8, 9, 10 хүртэл хэд хамаагүй суугаа бодлогоо бодоо бүнд бэлддэг гэдгээ. За 2 багшийн маань үүрэгэр бол маш их байсан. Тэгээ өглөө бид нар чи 9-өөс орой 10, 11, 12 гээд бүсэн цаг хүртэл суудаг. Тийм болохоор тэр хугацаанд манай 2 багш маань өглөөнөөс орой хүртэл бидэнд хамаг цаг зав гаргадаг. Биднэрт маш их баярлаа. 2 багшийнхаа ачаар одоо өдийд ингээд 26 дугаар олимпиадад багаараа 2 дугаар байр, хувийн дүнгээр 1, 4, 7 дугаар байранд орсон байна. Тийм тэгээд дараа жил Нэгтлэн бодох бүртгэлийн 27 дугаар олимпиад манай баг бүрэлдэхүүн амартай хүчээ зузаатгаж орно. Одоо 3 дугаар курсын 2 оюутан дараа жил 4 дугаар курс олно. Тэгээ 2 дугаар курсын 2 оюутан дараа жил 3 дугаар курс олно. Тийм болохоор багийн бүрэлдэхүүн маш зузаан орно гэж бодож байгаа. Тийм болохоор дараа жил бид бүхэн 2026 оны 27 дугаар олимпиад багаараа алтан медаль авч тэгээ 28 дугаар олимпиадыг дархан одноо зохионо гэдэгт ер нь итгэлтэй байна гэж бодож байна. За тэгээ бид бүгд жилийн хугацаанд сургуулийн зүгээс сургуулийн захиргаанд маш их тэмцсэн байгаа. Тэгээ сургуулийн захиргаанд маш их баярлаа. Дараа жил илүү өндөр амжилтуудаа гаргана гэдэгтээ бид бүхэн амлаж байна. 2 багшд үнэхээр их баярлаа. Сонгосон мэрэгжилтэд эзэн нь болохын төлөө цаг наргүй мэрэж шилдэг багш нарынхаа удирдлагын дор Монгол улсдаа дархныхаа нэрийг өндөрт өргөсөн оюутнуудаа талархал илэрхийлэн цаашдын ажил үйлсэд нь амжилт өрөөё. Дараагимдээ Дархан Уул аймагт нийтдээ 1000 сурагч, 1000 эцэг эхийг цахим элчээр бэлтгэж нийгэмд зөв үлгэрлэл үзүүлэх нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэх гэж байна. Интернет захим орчны хит их буруу хэрэглээ сөрөг мэдээлэл давамгаалсан энэ цаг үед Дархан Уул аймагт нийтдээ 1000 сурагч, 1000 эцэг эхийг цахим элчээр бэлтгэж нийгэмдээ зөв үлгэр дуурайл үзүүлэх нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэх гэж байна. Тус хөтөлбөр нь захим орчин хүүхдэд ээлтэй болгох, хүүхдүүдийн оролцоотойгоор захим орчинд эерэг мэдээлэл түгээх, захим элчийг дэмжих зорилготой гэлээ. Хөтөлбөр 2025 оны 4-р сарын 28-ны өдрөөс 5-р сарын 20-ны өдрийн хооронд ерөнхий боловсролын оюуны ирээдүй, од сургууль 31, 9, 15 дугаар сургуулийн хамраанд зохион байгуулагдана. Аймгийн гэмтрэгээс өршин сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмтрэгээс өршин сэргийлэхтэй зөвлөлөөс цахим элч хөтөлбөрийг инхүү Монголын сурагчдын холбоотой хамтран хэрэгжүүлнэ. Манай улсад нийтдээ 2.9 сая хүн интернет ашигладаг нь Аздаа өндөрт тооцогддог. 7-оос 12 насны хүүхдүүдийн 62%, 13-аас 18 насны хүүхдүүдийн 71% нь өдөр бүр интернет ашиглаж байна. Харин 13-аас 18 насны
хүүхдүүдийн 96% нь дэлхийн дунджаас даруй 3 дахин их буюу өдөрт 237 минутыг цахим орчинд өнгөрөөж байгаа нь анхаарал татж байна. Монгол улсад бол 2.9 сая хүн бол интернет хэрэглэж байна. За үүнд бол Арста бол өндөр тооцогдож байна. За нийт хүүхдүүдийн буюу 7-оос 12 насны хүүхдийн 62% нь бол интернет хэрэглэж байна. За 13-аас 17 насны хүүхдийн буюу 72% нь бол интернет хэрэглэж байгаа нь дэлхийн дунджаас 3 дахин их үзүүлэлттэй ийм үзүүлэлттэй байдаг. Судалгаагаар гарсан байдаг. Зуны улирал тун утахгүй нэг сарын дараа хичээл амралт эхлэж байгаатай холбогдуулаад за энэ цагдаагийн газраас тоо судалгаа за мөн бас цахим хөгжлийн яамнаас гарсан судалгаандаас харахад бол хүүхдийн бол амралтын хугацаанд бол интернет хэрэглээ өндөр байдаг гэсэн ийм үзүүлэлт судалгаа байд юм байна. За үүнтэй холбогдуулаад Дархан аймгийн тэмдгээс өрсөн сэргийлэх зөвлөл за түүн дотроо буюу гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг дид зөвлөлөөс бол захин мэлчүүлэлт сургалтыг бол зохион байгуулж байна. За энэ сургалтанд бол Дархан сумын ерөнхий боловсролын 5 сургуулийн 8-аас 11 дугаар ангийн 500 сурагч бол хамрагдана. За мөн үүнээс гадна бид нэр технологийн буюу эцэгчүүдийн буюу технологийн мэдлэг дээшлүүлэх зорилгоор буюу эцэгчүүдэд буюу хүүхдийн сөрөг контентууд сөрөг бичлэгүүдийг хэрхэн хамгаалах талаар ийм аппликейшнуудыг бол бага насны хүүхдүүдэд суулгах зорилготой ийм бас ажлыг бас давхар зохион байгуулад ингээ явж байна. Мөн яг энэ эцэг их за хүүхдтэй за мөн дээрээс нь бол бид нэр анги удирдсан багш нартай бас энэ мэдээллийг өгж ингэж хамтран ажиллахаар бол төлөвлөлөөд ингэж ажилд орсон байна. Аймгийн гэмтрээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэд зөвлөлөөс цагдаагийн байгууллагатай хамтраад за цахим бэлж арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Уг арга хэмжээнд насан туршийн хүүхдүүд цахим гэмтрийг зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг эхчүүд, сурагчид, багш сургууль өмжүүлэгчийг чадваржуулах чиглэлээр тус сургалтын арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа. Тийм болохоор эцэг эхчүүд та бүхэн маань идэвхтэй оролцоорой. Тус арга хэмжээ маань 4 сарын 30, 5 сарын 1-ний өдрүүдэд оюуны ирээдүйн сургуулийн урлаг заалан зохион байгуулагдана. Хүүхдүүдийн 89% нь аав ээжийн эзгүүд буюу хараа хяналтгүйгээр интернет ашигладаг. Мөн 7-оос 12 настай хүүхдүүдийн 50% нь Facebook хэрэглэдэг. 13-аас 18 насны хүүхдүүдийн 10 хүүхэд тутмын 8 нь буюу 77% нь Facebook-ийн нэгээс олон хаягтай найз байдаг. Facebook-ийн илүү хаягаараа 61% нь бусадтай чатлаж танилцах, 36% нь эцэг эхийн хяналтгүй сошиал медиа ашиглах зорилготой байдаг гэжээ. Найзуудаасаа ирсэн холбоо сүхийн мэдээллийг 52% нь дарж үздэг. Мөн 43% нь цахим орчны халдлагын улмаас амиа эвгүүтгэх талаар манай үе тэнгийн хүүхдүүд ярьж байхыг сонсож байсан гэж хариулсан байна. Түүнчлэн хүүхдүүдийн 39% нь буюу 104 мянган хүүхэд цахим орчинд байршуулсан зураг мэдээлэлдээ сөрөг сэтгэл авч байсан. Мөн хүүхдүүдийн 82% нь зөв бүс агуулгатай мессежийг чатаараа уншсан нь цахим орчинд хүүхдүүд хамгаалагдаж чадахгүй байгааг харуулж байгаа юм. Тиймээс энэхүү цахим элчийн нөлөөллийн аяныг тодорхой үр дүнд хүргэнэ гэж итгэж байна гэлээ. Дараагийн мэдээ. Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Дархан хүүхдийн номын ордон ерөнхий боловсролын 9-р сургуультай хамтарч гэр бүлээрээ уншийн удирдлыг зохион байгуулсан байна. Жилбэр тохиодог дэлхийн номын өдрийг тохиолдуулан уншигч хүүхэд багчуудад болон тэдний эцэгийг асран хамгаалагчдад ном уншснаар олон зүйлийг мэдэж ойлгож авах сайхан боломжийг бий болгож, ном уншихаа чиг хандлага төлөвшүүлэх зорилгоор Дархан аймгийн хүүхдийн номын ордон ерөнхий боловсролын 9-р сургуулийн цэцэгмаа багштай 6 ангитай хамтран гэр бүлээрээ уншийн удирдлыг зохион байгуулжээ. Өдөрлөгөөр дэлхийн сонгодог үйлгээрээ сургамжилт өгүүлэлгээ сонгон уншин ярилцаж, бусадтай өөрийн уншсан зохиолоос төрсэн сэтгэлээ хуваалцснаас гадна тань мэдхүүн аахаа тэмцээн азийн суглаа зэрэг арга хэмжээнүүдийг өрнүүлсэн байна. За гэр бүлээрээ уншлагын зорилго маань хүүхдүүдийг номон дуртай болгох, номыг уншаад ойлгох чадварыг хөгжүүлэх, чөлөө цагаа гэр бүлтэйгээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж хамтдаа ном унших ийм нөхцөлийг бүрдүүлж өгч байгаамаа. Ингээд өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд хүүхдүүдтэй болон хамтран зохион байгуулсан хүүхдийн номын ордны хамт олондоо баярлалаа. Хүүхдийн номын ордноос зохион байгуулж байгаа өдөрлөгт оролцож байгаа анги хамт олон мөн эцэг эхчүүд багштайгаа цуг оролцож байгаа. Тэгээд энэ өдөрлөгөөр хүүхдтэйгээ цуг ном уншлаа. Хүүхдийнхаа бас нөгөө ярих чадвар, унших чадвар, бас тухайн хүүхэд уншсан сэдвээ яаж өөрөө илэрхийлж ойлгуулж тэрийг бас мэдэж авлаа. Сэтгэл бол өндөр байна. Эцэг эхчүүд бас хүүхдүүдэд ном уншуулаарай гэж уриалмаар. Хүүхдтэйгээ цуг хүүхдийн ордонд бас ном уншаад хүүхдтэйгээ ярилцаа. Нэг өдрөг ч гэсэн хүүхдтэйгээ
сайхан өнгөрүүлээсэй гэж уриалж байна. Би 9-р сургуулийн 6 ангид сурдаг. Амира байна. Өнөөдөр дэлхийн номын үйлдвэрлэлт хүүхдийн номын ордонд ээжтэйгээ ном уншиж, номны талаар юмарч, аха тэмцээнд орж, танин мэдхүйгээ хөгжүүлж дэлхийн номын үйлдвэрлэлт тохиолж байгаад баяртай байна. Энэхүү арга хэмжээнд нийтдээ 50 орон уншигч хүүхэд эцэг эхчүүдийн төлөөлөл асран хамгаалагч нар хамрагдсан бөгөөд бусад анги хамт олнуудад үлгэр дуурайл болохуйц үр өгөөжтэй ажлыг инхүү хэрэгжүүлжээ. Мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээлэлээр үргэлжилнэ. Бид та бүхэндээ Ростор компани дархан салбараас бэлтгэсэн мэдээллийг хүргэх болно. Олон улсын чанарын стандартад нийцсэн барилгын материалын хамгийн өргөн сонголтыг Росторгийн дархан салбар дарханчуудаа нийлүүлж байна. Эдэлгээ даах чадвар, баталгаат хугацаа зэрэгсээ хэрэглэгчдээс хамгийн өндөр үнэлгээг авдаг Ростор компани гэрээд дархан салбар нь дархан сумын 15 дугаар баг Мангартын 6 дугаар хэсэгт байрлалтай. Барилгын материалын худалдаа үйлчилгээ чиглэлээр олон жилийн туршлагатай салбартаа тэргүүлэгчдийн нэг Ростор компани харилцагчтай барилгын инженерийн мэргэжлийн зөвлөгөөг цаг алдалгүй хүргэж чанартай, баталгаатай өргөн сонголт бүхий бүтээгдэхүүнийг санал болгодог. Дархан салбарын онцлог нь бүх бараа материалыг Улаанбаатар дахь Росторгийн үнээр худалдаалдаг. Мөн барилга угсралтын компаниудтай хамтран ажиллахаас гадна барилгын худалдаа 8 эрхлэгчдэд хөнгөлөлттэй үнээр аль бие усны дилер болох боломжтойг онцолж байна. Оросын улбаны улсаас болон Японоос Ничиха гэдэг гадны усаадны материал оруулж ирж байгаа. Тэгээ Оросын улбаны улсаас бол ихэнх материалууд орж ирдэг байгаа. Олон төрлийн бас сонголттойгоор байгаа. Манай салбар дээр барилга болон байшингийнхаа хэлбэрийн хэмжээг аваад ирэх юм бол бид өнд төлбөргүйгээр орох материалын тооцооллыг хийгээд ухсрах зааврыг нь технологийн дагуу зөв ухсрах зааврыг нь бид хэлээд яриад өгчдөг байгаа хэрэглэгч нартай. Манай Росторгийн дархан салбар дээр доторлогооны модерн рекнүүд байгаа. Хааны панел болон бас модон шатны материалууд бэлэн бэлтцүүд борлуулагддаг байгаа. Гадна бусаадны гэвэл хунцар болон төмөр бас Ничиха гэж Японы жишг цементэн сайдан орж иж байгаа бас модон гадна бусаадны материал байгаа. Дээврийн материал бас олон төрлийн сонголттойгоор хавтгай болон бас ямар ч хэлбэр хэмжээтэй дээврүүд хийхээр материалууд бүгд манай дээр борлуулагддаг байгаа. Оросын холбооны улсын Pinaplex, Technonicol, Knap, Pinaplex, Rosser зэрэг брэндүүд мөн Япон улсын Nichiha, мөн томоохон гадны үйлдвэрүүдтэй гэрээсний дагуу өөрсдийн захиалгаар Rotex брендийн Decra дээвэр болон мембран дээврийг оруулж ирдэг. Тоосго, модон эдлэл, дулаалгын материал, дээвэр, хар цаас, рекмод, хөөс гэд бусад бүхэл төрлийн барилгын материал болон сангийн материалыг Росторгийн дархан салбарт олон зуун нэр төрөл загварын сонголтоор хүргэж байна. Дулаалгын материал манай дээр Technonicol үйлдвэрийн чулуун болон Knap үйлдвэрийн эрс цөөн дулаалгууд байгаа. Мөн Pinaplex үйлдвэрийн XPS хөөс байгаа. Манай эрс цөөн болон чулуун хөнгүүд манай гал дэмждэггүй мөн 50 жилийн насжилттай сайн чанарын материалуудаа манай компани оруулж ирдэг байгаа. Мөн манай салбар дээр цахилгаан болон нам даралтын зуухнууд, халуун усны бойлоор, цэвэр бохор усны шугам хоолой болон холбох хэрэгслүүд өргөн сонголттойгоор борлуулагдаж байгаа. Росторгийн дархан салбарыг нийлүүлж байгаа бараа материал нь үйлдвэрийн баталгаа, чанарын сертификат болон холбогдох эдгэмжлэгдсэн лабораториор шинжилүүлсэн байдгийг онцлие. Дархан салбарын хаяг дархан сумын 15 дугаар баг Мангартын 6 дугаар хэсэг. Манай Ростор компани дархан салбар нь дархан сумын 15 дугаар багийн Мангартын 6 дугаар хэсэгт байрлалтай байгаа. Батлааны холбооны цэргийн ангиас зүүн зүг рүү 200 м яваад байгаа. Росторг дархан салбартаа харилцах мэдээлэл авах утасны дугаар 9440 8866 7018 8521. Одоо үзэгч та бүхэндээ цагаарын мэдээлэлээ толилуулъя.
DBS-ийн мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаарыг дүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргааш эрг уулзъя.